За pulse pressure бол пульсийн даралт тийм ээ. За нэгдүгээрт бол систолын даралт, диастолын даралт хоёрын энэ ялгааг л пульсийн даралт гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг санацгаая. За хоёрдугаарт нь бол пульсийн даралттай холбоотой эмнэлэг зүйд шаардлагатай сонирхолтой мэдээллүүдийг авцгаая. За энэ дээр бол суурилж бүгдээрээ ярилцъя. За нэгдүгээрт энэ хэсгээс харахад бол пульсийн даралт нь шахалтын эзлэхүүн буюу stroke volume гэдэг зүйлтэй шууд хамааралтай гэсэн байна тийм ээ. Stroke volume гэдэг нь нэг удаа зүрх шахахтаа хэдэн миллилитр цус шахаж гаргах юм бэ гэдгийг хэлж байгаа. За ойролцоогоор 70 мл гэж зүгээр хаа төсөөлж болох нь. Ер нь бол ойролцоогоор тиймэрхүү байдаг. За энэтэй бол шууд хамааралтай гэж байна. За тэгэхээр энэхүү график дээрээ үндэслээд харах юм бол шүү дээ. За энд бол даралт 80 дээр энэ дээр болохоор 120 дээр байна гэж төсөөлөх нь шүү дээ. Хэвийн хүн бол зүрхний одоо нэг цикл бол эндээс энэ хүртэл явж байна. Зүрхний нэг мөчлөг. За зүрхний мөчлөг нь бол систолын үе болон диастолын үе гэсэн хоёр хэсгээс тогтдог тийм ээ. За ойролцоогоор 3 хуваах юм бол цаг хугацааны хувьд 3 хуваах юм бол систол нь бол 3-ны 1-т нь үргэлжилдэг. Диастол нь 3-ны 2-т нь үргэлжилдэг гэж ярилцсан байгаа. Тэгэхээр stroke volume тэ шууд хамааралтай гэдэг нь бол энийг хэлж байна тийм ээ. За зүрхний зүүн ховдол агшихаар зэрэг зүрхний зүүн ховдлоос аорт руу цус шахагдаж орохоор аортын доторх даралт цаашлах юм бол артерийн даралт нэмэгдэж байна гэсэн. За энэхүү өссөн даралт маань бол цаашаана артериэр дамжаад бол тэр долгион нь бол даралт болж хэмжигдэн тийм ээ. Тэгэхээр энэхүү даралт маань өсөд 120 дээр хүрээд буцаагаад бууж байгаа дүр зураг энэ дээр ажиглагдаж байгаа. Тэгэхээр яагаад эмнээс дэше өсөхгүй байгаа юм бэ гэхээр энэ бол тодорхой хэмжээний шахалтын эзлэхүүн тухайн судас руу орсон учраас тодорхой хэмжээний өсөөд тэгээ бууж байгаа тийм ээ. Хэрвээ 70 мл цус шахдаг байсан бол 100 мл шахах юм бол мэдээж энэ маань улам их ихсэх боломжтой тийм ээ. Тэгэхээр stroke volume буюу шахалтын эзлэхүүн ихсэх буюу зүрх маань илүү хүчтэй агших тусмаа илүү их цус аорт руу орж ирснээр илүү их хэмжээний даралт артерийн системд үүсэх боломжтой байдаг байна. Тэгэхээр үүнийг бол өөрөөр хэлэх юм бол шахалтын эзлэхүүн болон артерийн даралт хоёр нь шууд хамааралтай юм аа гэж хэлээд байгаа тийм ээ. За энэ дээр бол сэргээд санаж болох зүйл нь Бойлогийн хууль гэж юм физикийн хууль байх нь. За хэрвээ ийм хэмжээтэй эзлэхүүнтэй одоо савн дотор энэ тооны одоо хим молекул байсан гэж төсөөлье. Энэхүү савны эзлэхүүнийг яг 2 дахин бууруулсан гэж хэрвээ төсөөлөх юм бол тэгээ дээрэс нь энэ дотор байгаа хим молекулуудын хэмжээ өөрчлөгдөөгүй гэж үзэх юм бол энэ дотор үүсэж байгаа даралтны хэмжээ бол 2 дахин өсдөг. Тэгэхээр эзлэхүүн 2 дахин буурахаар даралт нь 2 дахин өсдөг гэсэн. Эсвэргээрээ ий шинэ чиглэлтэйгээр эзлэхүүн 2 дахин өсөх юм бол даралт нь буурчдаг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яг ургуу хамааралтай байдаг. За тэгэхээр яг иймэрхүү энгийн одоо харьцуулттай харьцуулаад үзэх юм бол нэг аортын судас гэдэг маань өөрөө тодорхой нэг сав болоод хувирчиж байгаа тийм ээ. За тэгэхээр тэр сав нь тодорхой хэмжээний эзлэхүүнтэй цус шахагдаж орж ирж байгаа. Тэгэхээр тодорхой савны эзлэхүүн өөрчлөгдөхгүй юм чинь цус нэмэгдэж орж ирэх юм бол даралт нь ихснэ л гэсэн үг тийм ээ. Яг тэрнтэй адилхан хамаарл гэсэн үг. Гэхдээ энэхүү хоёр савнаас ялгаатай нь бол артер гэдэг бол өөрөө сунамхай шин чанартай. За энэ сунамхай шин чанарыг нь өөрөөр энэ дээр харуулж байгаа compliance гэдэг нэршлэр нэрлэдэг. Arterial compliance буюу артерийн судаснууд ялангуяа том аорт бол өөрийн гэсэн compliance буюу сунамхай шин чанартай байдаг. Compliance elasticity гэдэг хоёрыг бол ялгаж ойлгох хэрэгтэй. Elasticity гэдэг нь бол монголоор уян харимхай шин чанар гэж одоо орчуулагддаг. Уян харимхай. Compliance-ийг нь бол яг уян чанар гэж дангаар нь бас нэрлэж болох юм. Дээрэс нь би бол сунамхай чанар гэдэг оноочлох гойд хаарж байгаа юм шиг санагддгийг. За compliance гэдэг нь бол одоо их математик илэрхийлэлээр бол тодорхой хэмжээний даралтны өөрчлөлтөнд эзлэхүүн нь яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгийг нь бол compliance юм а гэж бол тодорхойлдог байна. Тэгэхээр артериэс одоо цус ийшээ ингэж орж ирээд энэ дотор бол цусны эзлэхүүн одоо дээшээ нэмэгдэх нь байна тийм ээ. Тэгэхээр тэр цусны эзлэхүүн нэмэгдээд судасны хан дээр
даралтыг учруулах үед одоо дельта P болж байна тийм ээ, даралт өөрчлөгдөж байна. Тэр үед бол судасны ханж гэсэн өөрөө ингэж сунж өгдөг байна. Энэ бол одоо яг амьд судасны ялгаа нь бол тэр тийм ээ. Энгийн пяур ч юм уу эсвэл төмөр савнаас ялгаатай нь бол тэр. Энэ бол сунна. Энэ сунамхай чанар нь өөрөө их байх юм бол одоо энэ дотор үүсэж байгаа даралт нь бага байна гэсэн үг тийм ээ. Ягаад гэвэл тэр савч өөрөө томроод эзлэхүүн гэсэд савны эзлэхүүн гэсэд шүү дээ. Эсвэргээр энэ судас маань өөрөө сунж чадахгүй байх юм бол савны эзлэхүүн гэсэж чадахгүй байгаа юм чинь энэ дотор бол илүү их даралт үүсэх нь тийм ээ. За тэгэхээр тийм байдлаар хэрвээ одоо жишээлх юм бол артерийн судасны хатуурал, шохоожилт буюу одоо кальцификашн тийм. Кальцификашн болох юм бол энэ маань ямар ч сунах чадваргүй болохоор энд илүү их одоо нөгөө судас доторх шингэн маань илүү их хоорондоо шахацлалтаж даралтыг бол илүү их өндөр хэмжигдэхэд хүргэдэг. Өөрөөр хэлэх юм бол даралт маань өндөр хэмжигдэхээс гадна бодит байдал дээр ч гэсэн өндөр стрессийг судасны хананд учруулж байна гэсэн. Тэгэхээр ингэснээр бол одоо жишээ нь энэ маань хатуурснаар одоо пульсийн даралт ихсэх боломжтой гэсэн үг тийм ээ. Яагаад гэхээр энэ дээр 80 дээр байсан даралтыг тодорхой хэмжээний цусыг шахаад 120 дээр болж байгаа шалтгаан нь 120-аас давахгүй байгаа шалтгаан нь юу гэсэн бэ гэхээр судас маань өөрөө жоохон тэлж өгж сунж өгж байсан гэсэн. Одоо тэгэнгүүт судас маань сунахгүй болохоор энэ даралт маань өшөө өндөр хар буудаж өгнө гэсэн үг тийм ээ. За энэ байдлаар бол столийн даралт бол жишээлбэл артерийн compliance багтай одоо өөрөөр хэлэх юм бол аортын стифенинг гэж бас нэрлэдэг тийм ээ. Аорт нь маш ингээ нэгт хатуу бос одоо сонмхай чанаргүй болсон үед ихснэ гэсэн. Настай бас одоо тийм болдог байна тийм ээ. За эсвэргээрээ obstructive sleep apnea буюу нойрон дунд амьсгал тасалдаг өвчтөе улсуудад за мөн одоо анемитай, гипертиреодизмтэй улсуудад ер нь бол адилхан симпатикийн тооноос өндөр байдаг. Симпатикийн тооноос өндөр байх юм бол катехол амины хэмжээ цуснд ихсэж гэсэн үг тийм ээ. Катехол амины хэмжээ ихсэхээр зүрхний нөгөө нэг бета 1 рецептор маань цочирж ин гэсэн үг. За тэгээд илүү өндөр heart rateтэй эсвэл илүү өндөр агших чадвар contractility-тэй болдог гэсэн үг тийм ээ. За contractility ихсэх юм бол нөгөө зүрх маань ийм хэмжээтэй байжгаад ийм хэмжээтэй болж одоо агшдаг байсан бол магадгүй бүр ийм хэмжээтэй болж жижигэрч агшна гэсэн. Илүү их агшна гэсэн. Тэгэхээр илүү их цусаа аорт руу хөөж одоо гаргаж байна гэсэн үг шүү дээ тий. За тийм байдлаар бол илүү их хэмжээний систолын даралт өсдөг байх нь илүү их цус орж ирж байгаа юм чи илүү их өндөр болвол гэсэн. За тэгээд цаашлах юм бол дасгалын үед бас ихсдэг гэж байна тийм. Дасгалын үед бол ерөнхийдөө ижил төстэй зарчмаар илүү их хэмжээний цус строк волюм орж ирснээр даралт өсөх хандлагатай байдаг. Гэхдээ ер нь бол одоо бета 1 рецептор зочроод зүрх илүү их агшлаа гэхэд нөгөө талаасаа heart rate ихсэх юм бол heart rate ч ихсэж байгаа тийм үү. Эсвэл нөгөө талаасаа катехоламын хит их ихсэх юм бол нөгөө альфа 1 рецептор зочрож байгаа тийм. Альфа 1 рецептор зочрох юм бол нөгөө захын судасны одоо артерийн судасны жижиг артериолын булчингууд агшснаар бол TPR захын судасны эсэргүүцэл ихсэж байгаа. Тэгэхээр цаашаа нөгөө карант нь хаагдаад буюу цус маань цаашаа урсч чадхаа болчихж байгаа гихчлэн ер нь бол илүү их строк волюмоос болж илүү их өндөр одоо систолын даралтанд хүрэх боломжтой. Дээрээс нь ингээд буугаа явж итэл хэрвээ зүрхний heart rate хурдан байх юм бол яг буугаа явж итэл дараагийн цогцолд орж ирэх ч юм уу те. Ингэснээр бол давхар диастолын даралт ч гэсэн дээшээгээ 80 хүрэхээс өмнө дараагийн цогцолд орж ирээд байгаа учраас дээшээгээ буудахаас боломжтой байгаад байгаа. Дээрээс нь мэдээж тухайн захын судасны эсэргүүцэл хэр их байна буюу судасны агшилт нь хэр байна эсвэл тэлэгдэлт нь буюу dilation хэр байна гэдгээс хамаарат бас энэ маань бол хэр доошо буух вэ гэдгийг хамаарна гэсэн. За цааш нь үргэлжлүүлээд пульсийн даралт тэгвэл хоорондоо ойртох буюу бууд юм байна гэдэг талаар бас ярилцаж болох нь тий. Пульсийн даралт нь аортик стеноз үед бууд юм. Яагаад вэ гэхээр аорт маань өөрөө даралт нь ингээ өсөд байгаа шалтгаан нь ховдлоос цус хэмжээгээр орж ирсэн байгаа шүү дээ. Тэгтэл цус орж ирэхийн тулд яах юм бэ гэхээр аортын хавхлагын одоо нөхцөл байдал иймэрхүү байдлаар харагддаг гэж бодоход энэ маань одоо онгойхороо зэрэг иймэрхүү
хөндлөө хотод салбаатай нэгддэг байсан бол аортик стеноз үед эдгээр хавхалгууд нь хоорондоо барьцалтаад ч юм уу те ингээ өрөвсөл болсноос болоод нэгддэг нийт хөндлөө хотын талбай нь ийм биш, магадгүй ийм болчихно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр радиусын жижигэрч байгаа юм чинь урсгалын эсэргүүцэл нэмэгдэж чинь шахагдаад одоо урсгал нь боогдчихж байгаа юм чинь тийм ээ. Тэгэхээр дээш нэ чөлөөтэй гардаг байсан нөгөө нэг 70 мл строк волюм маань чинь гарч чадахгүй болчлаа гэж үү те. Гарах гэсээр байтал яг нэг 50 гараа 60 гарч итэл зүрх маань диастол руу орчихно гэсэн үг. Тэгэхээр энэ даралт маань 120 хүрч чадахгүй хүрч чадаагүй байж итэл шахаад арай гэж нөгөө нэг боогдчихсан нарийнх нь нүгээр шин шахаж итэл зүрх бас солорч байна гэсэн. За ингээд ийм байдлаар бол пүсийн даралт хоорондоо ингээд ойртож штэ тий. Уг нь бол ийм буюу одоо 40 байх хэвээр тэгтэл магадгүй 20 болдог ч байт юм а тий. За кардиогеник шокын үед бол зүрх маань хангалттай хэмжээний даралтыг үүсгэж шахаж чадчихж энэ эзлэхүүнийг гаргаж байгаа. Тэгтэл хангалттай хэмжээгээр агшиж чадахгүй бол гаргаж байгаа эзлэхүүн багаснаа гэсэн үг. Тэгэхээр ингээд энэ хоёр маань ингээд ойртчихно ч юм уу тий. Кардиак тампонадын үед бол зүрхний маань одоо миокард тэгээ перикардын дотор нь ингээд хооронд нь паритал болон висцерал перикард хоёрын хооронд шингээ орчиж байгаа учраас зүрхний маань одоо эзлэхүүн бол сайн ингэж тэлэгдэж чадахгүй болохоор дотор нь ингэж их хэмжээний цус дүүрж явах хэрэгтэй тийм үү. Тэгтэл гаднаас шахтаа сайн тэлэгдэж чадахгүй болохоор нэг иймэрхүү жоохон цус дүүрчин. Тэгэхээр чин гаргаж байгаа аорт руу шахаж байгаа цусны хэмжээ бас энэ хүртэл иймэрхүү хэмжээний даралтыг үүсгэж чадхааргүй байна гэсэн үг. Тэгэхээр арай бага гарна тэгээд ингээд ойртдог байх нь ч юм уу тий. За advanced heart failure гэхээр ерөөхдөө cardiogenic shock энэ хоёр маань адилхан механизмтай шүү дээ тий. Тэгэхээр ерөөхдөө эндээс авах санаа нь бол пүсийн даралт бол ерөөхдөө бас эмнэлзүүлэлт хэрэг болж болох юмаа гэдэг санаа байгаа. Тэгвэл түрүүн дахин давтан нэг дүгнээд хэлэхэд мэдээж пүсийн даралт строк волюм их байх тусам энэ маань дээш нэ гарна. Эсвэргээрээ строк волюм их байгаа юм чинь энэ даралт маань одоо яг буцаагаад ингээ буурна тий. Буураа явж итэл heart rate өндөр байх юм бол дараагийн цохилт энэ дээр ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар бол энэ хоёр маань илүү ойртох боломжтой. Зөвхөн дан систолын даралт ихсээд диастолын даралт огт хөдлөхгүй ингэж байхгүй. Диастолын даралт ч гэсэн илүү өндөрт гарах боломжтой. Тэгвэл систолын даралт илүү их одоо нөгөө нэг огцон өсдөг. Яагаад тэгэхээр хэрвээ даралт маань ингээ өсчөөтэл аорт маань энэ дээр гарч байгаачлан ингэж expansion болж өгдөг эсвэл ингэж сунж өгдөг юм бол тэр маань ингээд тодорхой хэмжээнд л сунна штэ тий. Тэгэхээр илүү их эзлэхэн орж ирэх юм бол энэ суналт маань бага болчихно гэсэн. Тэгэхээр илүү өндөр даралтан дээр тэр одоо юу гэдгийг дээд даралтан дээрээ пүсийн үед энэ суналт маань байхгүй бүр ингээд дээд хэмжээндээ хүрчиж байгаа учраас даралт маань бүр амар өсөд магадгүй диастолын даралт дээр бол нөхөс суналт маань байгаа учраас өсөлт нь бол арай бага байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү тайлбар бас байж болно. Хэр ойлгомжтой тайлбарч чадсан юм сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр ер нь бол яг төсөөлж ургуулж бодоод байгаа хэрнээсээ тэрийг яг сайн дамжуулж чадсан хэсгээ бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ойлгосон бахаа гэж найдаж байна. Баярлалаа.